Монгол улсын боловсролын их сургуулийн элсэлтийн журам. Монгол улсын боловсролын их сургууль нь нийгэм хүмүүнлэгийн ухааны сургууль, математик байгалийн ухааны сургууль, урлаг биеийн тамирын сургууль, багшийн сургууль, боловсрол судлалын сургууль зэрэг 5 бүрэлдэхүүн сургуулиудаа элсэлт авч байна. Та Монгол улсын боловсролын их сургуулийн элсэлтийн журамтай www.msu.edu.cg-ийн вебсайт руу орж танилцсан уу? Мөн Улаанбаатар хотод www.бүртгэл.cg-ийн вебсайт руу орж бүртгүүлнэ. Монгол улсын боловсролын их сургуулийн 2016-аас 2017 оны хичээлийн жилийн бакалаврын өдрийн хөтөлбөрийн элсэлтийн бүртгэл 2016 оны 6 дугаар сарын 2-ны 8 цаг 30 минутаас 2016 оны 7 дугаар сарын 2-ны 17 цаг 30 минут хүртэл Улаанбаатар хотод цахим хэлбэрээр www.бүртгэл.cg-ийн аягаар бүртгэл явагдана. Монгол улсын боловсролын их сургуулийн элсэлт авах хөтөлбөр. Нийгэм хүмүүнлэгийн ухааны сургуулийн багш нийгмийн ухааны боловсролын хөтөлбөрөөр нийгмийн ухааны багш түүхийн багш мэргэжлэр. Багш гадаад хэлний боловсролын хөтөлбөрөөр англи хэлний багш, орос хэлний багш, хятад хэлний багш, герман хэлний багш, солонгос хэлний багш, япон хэлний багш мэргэжлэр. Багш монгол хэл уран зохиолын боловсролын хөтөлбөрөөр монгол хэл уран зохиолын багш мэргэжлэр. Сэтгүүл зүй, сэтгүүлч мэргэжлэр. Математик байгалийн ухааны сургуулийн багш байгалийн ухааны боловсролын хөтөлбөрөөр физикийн багш, химийн багш, биологийн багш, газар зүйн багш мэргэжлэр. Багш математик боловсролын хөтөлбөрөөр математикийн багш, мэдээлэл зүйн багш мэргэжлэр. Урлаг биеийн тамирын сургуулийн багш урлагийн боловсролын хөтөлбөрөөр дүрслэх урлагийн багш, хөгжмийн багш мэргэжлэр. Зураг зүй дизайны багш, дизайн технологийн багш мэргэжлэр. Багш биеийн тамирын боловсролын хөтөлбөрөөр биеийн тамирын багш мэргэжлэр. Компьютер график дизайн, дизайнер мэргэжлэр. Хувцасны дизайн, хувцасны дизайнер мэргэжлэр. Боловсрол судлалын сургуулийн насан туршийн боловсрол, тусгай хэрэгцээд боловсрол, нийгмийн ажилтан, сэтгэл судлаач, боловсрол судлаач мэргэжлэр. Багшийн сургуулийн мөн орон нутаг дахь салбар болох Арханган багшийн сургууль, багш сургуулийн өмнөх насны боловсрол, сургуулийн өмнөх насны боловсролын багш мэргэжлэр. Багш бага ангийн боловсрол, бага ангийн багш мэргэжлэр. Та бүхнийг Монгол улсын боловсролын их сургуульд элсэн суралцахыг урьж байна. Монгол улсын боловсролын их сургуульд элсэх болзол ханган хяналтын тоонд багтсан элсэгч ерөнхий шалгалтын батламжтайгаан дурдсан хугацаанд өөрийн биеэр ирж онооны дарааллаар мэргэжил сонгоно. Хэрв тухайн жагсаалтанд байгаа элсэгч дурдсан цагт ирж мэргэжил сонгоогүй тохиолдолд мэргэжил сонгохоос татгалзсан гэж үзэх ба жагсаалтын дараагийн элсэгчээр мэргэжил сонгуулж элсүүл. Та элсэлтийн бүртгэлийн хураамжаа Хаан банкаар онлайнаар төлбөрөө хийнэ. Монгол улсын боловсролын их сургуулийн бакалаврын хөтөлбөрийн үндсэн тэтгэлгүүдийг танилцуулъя. Монгол улсын засгийн газрын тогтоолын дагуу элсэлтийн ерөнхий шалгалтанд 650-аас 750 оноо авсан бол сургалтын төлбөрийн 70%-ийг, элсэлтийн ерөнхий шалгалтанд 751-ээс дээш оноо авсан бол 100% сургалтын төлбөрөөс суралцах хугацаанд тус тэтгэлэг олгоно. Монгол улсын боловсролын их сургуулийн оюутныг дэмжих сангийн тэтгэлэгт багш математик байгалийн ухааны хөтөлбөр болон багш урлагийн боловсролын хөтөлбөрт элсэгч нь 600-аас дээш оноотой, бага ангийн багш болон сургуулийн өмнөх насны боловсролын хөтөлбөрт элсэгч нь 550-аас дээш оноотой эрэгтэй элсэгчийг эхний жилд сургалтын төлбөрийн 50%-ийн тэтгэлгийг олгоно. Монгол улсын боловсролын их сургуулийн оюутныг дэмжих сангаас захирлын нэрмжит тэтгэлэгт урлаг спорт, сурлага, авиас чадвараараа манлайлсан оюутнуудад тухайн хичээлийн жилд сургалтын төлбөрийн 50%-ийн тэтгэлгийг олгоно. Монгол улсын боловсролын их сургуулийн оюутны журмын дагуу оюутныг дэмжих сангаас оюутны 1-4 кредитийн тэтгэлэг олгоно. Бид хүүхэд бүрийг хөгжүүлэх
багш бэлтгэн. Монгол улсын боловсролын их сургууль.